Хөрхийн санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд та яг одооноос төлөвлөж түүнээ байнга мөрдөрэй. Мөнгөний мод зорилтод суурь төвлөрөх. За даваа гарагийн техник шууд хөтөлбөр үргэлжлэн тавхандаа за гэр бүлийн санхүүгийн босрол зориулсан мөнгөний мод шууд хөтөлбөрөөрэ хурж байна. Тэгэхээр бидний нэвтрүүлэг яг өнөөдөр бас ямар сэдвээр ярилцах вүлээ гэдгийг сонсогчд маань замун одоо бидний төр үзэж байгаа үзэгчд маань хүлээж байгаа тийм ээ. За тэгэхээр бид санхүүгийн хэрэглэгчийн эрх шигшгийг хамгаалах нь сэдвийн хүрээнд бид ярилцж байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэхин сэдвээр ярилцахаар Монгол банкны хууль эрх зүйн газрын эрх зүйн хэрэгжилт хяналтын хэлтсийн мэрэгжилтэн за мөнх орших за хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Ган Баяр нарыг шууд нэвтрүүлгийн студидтэй урин авчираад байна. За та бүхэнд хороо минь төргий. За таамжсан өнөөдөр. За тэгэхээр 3 дугаар сарын 15-ныг хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг. За энэ жилийн хувьд бол санхүүгийн хэрэглэгчийн эрх шигшгийг хамгаалах өдөр гэж тэмдэглэхээр тогтсон тийм ээ 3 дугаар сарын 15-ныг. За тэгэхээр энэ хүрээнд танахаас ер нь ямар ажил хийгдэж байна. За ямар уриатаагаар тэмдэглэх вэ энэ өдрийн талаар эхлэж ярив. За тэгэлгүй яг уу. За жил болгоны 3 сарын 15-ны өдрийг олон улсын байгууллагууд олон улсын хэрэглэгчийг хамгаалах байгууллагаас тэмдэглэдэг байгаа. За энийг гишүүн орн болох манай орноос мөн энэ байгууллагын гишүүн орноор байдаг. За энэ жилийн хувьд бол тухайн олон улсын байгууллагаас бол цахим худалдаанд хэрэглэгчийн эрх гэсэн сэдвийн хүрээнд нийт дэлхийд даяар тэмдэглэхийг уриалсан байгаа. За энэ өдрийн тохиолдол Монгол банкны зүгээс санхүү хэрэглэгчийн хамгаалах аяны хүрээнд шудраг үстэй хэрэглэгчийн төлөө газартай хамтран энэ өдрийг онцолж энэ аяны хүрээнд бас хамтарч ажиллахаар төлөвлөлөд хэд ажлыг төлөвлөсөн байгаа. За үүний нэг ажил гэвэл тус өдөр шудраг үстэй хэрэглэгчийн төлөө газар дээр цахим банк бол цахим худалдаанд хэрэглэгчийн эрх гэсэн сэдвээр за жоох урагш олж гарч ирээ. Хэрэглэгчийн эрх гэсэн сэдвээр IT компаниуд за мөн цагдаагийн газар за энэ бол мэдээж цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олон за мөн банкуудыг нэгтгсэн юм томоохон хилцүүлэг семинар хийгээд төлсөн байгаа. За мөн хоёр дахь ажил нь бол энэ аяны хүрээнд санхүүгийн зохицуулах хороотой хамтран Монгол банкны зүгээс банк бус санхүүгийн байгууллагын хадгалан зээлийн оршуудын төлөөллүүдийг Монгол банкнд өргөж оролцуулан бас санхүү хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд хилцүүлэг зохион байгуулах төлөвлөд байгаа. За гурав дахь том ажил нь бол одоо энэ 15 16 зохиогдох Монголын алт хөтөлбөр хоёр алт хөтөлбөрийн үр дүнд гарч байгаа Монголын алт форум болж зохиогдож байгаа. Энэ форум бас Монгол банкны зүгээс мөн энэ аяны хүрээнд хамтарч оролцохоор ажлууд төлөвлөгдсөн байна. Тэгэхээр энэ цахим худалдаанд хэрэглэгчийн эрх гэсэн юу уриатаагаар явах юм биш үү энэ жилийн хувьд тийм ээ тун сонирхолтой санагдаж байна. За мэдээж яриг сонсогчд үзэгчдийн хувьд бол бас энэ захимаар худалдаа хийх нь бол өнөөдөр тийм ээ маш олон болсон. За тэгээд зарим нь бол бас сэтгэлд хүрэхгүй байх ийм тохиолдол бол зөндөө байдаг тийм ээ захимаар ингээд худалдаа хийснийхаа дараагаар за энэ үед бас хинт хандах вэ гэсэн иймэрхүү зүйл гардаг. За тэгэхээр зэрэг энэ захим худалдаанд хэрэглэгчийн эрх гэсэн энэ 15-ны хүрээнд явж байгаа энэ өдрөөр энэ аянд ер нь хэрэглэгчид одоо бид хэрхэн яаж оролцох вэ? За энэ өдөр бол мэдээж цахим худалдаанд хэрэглэгчийн эрх гэдэг сэдвийн хүрээнд бол мэдээж Монгол банкны зүгээс бол одоо наацхан цахим төлбөрийн систем тийм ээ цахим банк одоо энэ цахим банк төр хэрэглэгчийн талаас ямар хөө эрх ашигт хөндөгддөг вэ? Тэр талаас бид нар ямар нэгэн кейс ч юм уу одоо үзүүлэх одоо эндээс танд одоо ямар нэгэн байдлаар одоо мобайл банкныхаа одоо нууцгийг алдах ч юм уу одоо ямар нэгэн байдлаар данснаас өөрийнх нь зөвшөөрлөхгүй мөнгө одоо алга болсон байх үед ямар үед яаж хандах уу за ямар тохиолдлууд гардггүй хийх нь одоо хөвчлэн болол хэрэглэгч өөрсдийнхөө буруугаас болж нууцыг алдсан тохиолдлууд их байдаг. За тэр тохиолдолд банктайгаа яаж харьцах вэ ямар байдлаар харьцах вэ тэр талын нэг бол бид нар мэдээж энэ өдрөөр хилцүүлэхээр бол зохиогдож явна. За нөгөө талаас сая би хэлсний дагуу цагдаагийн эрхийн газрын цахим гэмт хэрэгтэй тэнцэх газрынхан бас энд хамтарч оролцож байгаа. За энэ талаас бол мэдээж бас цагдаагийн газрынхан өөрсдийн бас талаас бас энэ тал дээр яаж иргэд маань болгоомжтой эрсдлээс урьдчилан сэргийлэх бас зөвлөмжийг өгөх юм байна.
Тэгэхээр яг энэ өдөр бол мэдээж хэрэглэгчид жирийн иргэд бол маш сайн мэдээлэл авах боломжтой байна тийм ээ. Энэ үеэр бол мэдээж бүх одоо хэвлэл мэдээлэл хэрэгслүүд бас өргөдөж оролцож бас бүх талын югаар бол олон нийтэд хүрэх баг. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань бол мэдээж санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх гэдэг тэгэхээр сонсогчд маань үзэгчд маань за яаж шийдвэрлэх юм бол бараг очиж шийдвэрлэх ухааны ч юм уу бодож иж магадгүй тийм ээ. Энэ тал дээр бас жоохон мэдээлэл зөвлөгөөнүүдийг хүргэе. За хянан шалгагч, ахлах хянан шалгагч Ганбаяр. За Монгол банк зээлийн мэдээллийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан журам бусад хууль тогтоомжийн хүрээнд бол зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зээлийн мэдээллийн санг бүрдүүлснээр ямар ач холбогдолтой гэвэл банк санхүүгийн салбарын доктортой байдлыг хангах, бас банк санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдлийг бууруулах зорилготой ийм бол мэдээллийн сан байгаа. Ер нь Монгол банкн дээр ирж байгаа их өргөдөл гомдлын дийлэн хувийг бол зээлийн мэдээллийн сантай холбогдолтой өргөдөл гомдол ирдэг. Ер нь жилд дунджаар утсаар бол нэг 4500 орчим өргөдөл гомдол санал хүсэлт ирдэг. Алтан бичгээр бол нэг 250-аас 300 алтан бичиг бол өргөдөл гаргасан алтан бичгээр гаргасан гомдол бол эзэлж байгаа. Яг энэ хэрэглэгчийн гаргаад байгаа санал гомдлуудыг шийдвэрлэх боломж нөхцөл нь бас хэр байна. Ер нь шийдвэрлэгдэж байгаа юу? Альсвал одоо тухайн банк өөрөө бол асуудлыг нь шийдэх ёстой юу ч гэдэг юм да. Ер нь зээлийн мэдээллийн тухай хуулиар бол мэдээлэл нийлүүлэгч бол мэдээллийн үн зөв байдлыг хангана гэсэн бол хуулийн заалттай. Мэдээж иргэд аж ахуйн нэгж зээл авсан бол тэр мэдээллийг хуулийн дагуу Монгол банкны мэдээллийн сан нийлүүлэх үүргийг бол банк санхүүгийн байгууллага хүлээж байгаа. Тэгэхээр банк санхүүгийн байгууллага маань одоо алдаатай давхар нийлүүлсэн байх юм бол тэр даруй Монгол банкны зээлийн мэдээллийн санд хүсэл тавь шийдвэрлэх ийм хууль эрх зүйн зохицуулалт байгаа. Гэвч иргэд аж ахуйн нэгж бол энэ зээлийн мэдээллийн зөрүүтэй байдлыг бол Монгол банк хангах үүрэгтэй гэж үүднээс бол маш их өргөдөл гомдлыг бол танаад бол ханддаг тийм. Гэхдээ зээлийн мэдээллийн хуулийн дагуу мэдээж мэдээлэл нийлүүлэгч буюу банк санхүүгийн байгууллагын та хандаж энэ асуудлыг шийдвэрлэж байх хэн зүйтэй юм аа. Энэ санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар энэ бас хуулинд тусагдсан хууль гарсан тийм ээ. Тун утгагүй хэрэгжинэ гэж байгаа. За энд одоо хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх талаар мэдээж заалт орсон байх гэж бодож байна. Банкны тухай хуульд энэ оны 1 сард бол өөрчлөлт орсон, нэмэлт өөрчлөлт орсон. Энэ банкны тухай хуульд орсон нэлээд том нэмэлт өөрчлөлтний хэсэг бол энэ Монгол улсад анхудын санхүүгийн эрх ашиг хамгаалах тийм үүргийг төв банк хүлээхээр ингэж зохицуултыг бол хийж өгсөн байна. Мэдээж яг энэний хүрээнд бол Монгол банк дээр яг санхүүгийн эрхлэгчийн эрх ашиг хамгаалах бодлого тэгэж хааштай ер нь бүтэц яаж явах энэ бүгдийг шийдвэрлэх тийм нэгж бол байгуулагдана. Энэ нэгж маань заавчлаараа жоохон микрофонд ойртоорой. Энэ нэгж маань ер нь бол өргөдөл гомдлыг банк санхүүгийн байгууллагууд хэрхэн шийдвэрлэх ёстой юм. Үнэхээр шийдвэрлэж чадахгүй байгаа хүсэлтийг Монгол банк яаж авч үзэх юм. Тэгээд бүр болохгүй бол энийг шүүх болон шүүхийн бус замаар өргөдөл гомдлыг шийдвэрлэх энэ бүх бодлого дүрм журмыг боловсруулан үйл ажиллагаанд хангах юм чиг үүрэгтэй нэгж байгуулагдахаар байгаа. Хэд хэдэн бас юм дамжлага шат байгаа юм ба шүү дээ тийм ээ гомдлыг шийдвэрлэх талаар тусагдсан юм байна тийм ээ. Хамгийн ихэнд бол ямар ч үсэн тухайн банкн дээр тэгээд хэрвээ шаардлагатай бол төв банкээс шууд шүүхэн байгууллагад очно гэж ойлгож болох тийм. Ингэж ойлгож болно. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх гэх. Ер нь гомдлуудыг шийдвэрлэгдэх одоо боломж нөхцлүүд нь хэр байна? Бас шийдвэрлэхдэггүй асуудлууд бол бас байдаг бах тийм. Ер нь танаа дээр ирж байгаа энэ санал гомдлыг хичнээн хувь нь яг тухайн банкараа ч мэлсэд Монгол банкн дээр тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж байгаа бол ерөнхийдөө бол банк санхүүгийн байгууллага нэг талдаа онцлог талдаа мэдээж энэ лангуун дээр байгаа бараг шууд худалдаад авах биш. Мэдээж банк санхүүгийн байгууллага дээр иргэд аж ахуйн нэгж маань очоод би ийм санхүүгийн үйлчилгээ авах гэсэн ингээд хоёр тал харилцан тохиролцоод гэрээ байгуулсны үндсэн дээр санхүүгийн үйлчилгээг авчаа. Гэтэл гэрээтэйгээ сайн танилцаагүй ч юм өөрийнхөө санхүүгийн бололцоог одоо буруу үндснээс болоод гэрээ байгуулсан гэрээгээ зөрчих ч юм уу те санаат болон санамсруугаар зөрчих юм тохиолдлууд гарсны үндсэн дээр бол ихэнх иргэд аж ахуйн нэгж маань бол өргөдөл гомдол гаргаж байгаа л да. Тэгэхээр хамгийн түрүүнд хэрэглэгч өөрөө
би энэ гэрээ байгуулснаар ямар эрсдэлд орох юм, миний хариуцлага юу юм гэдгээ бол маш сайн ухамсарлаад ингэсний үндэ гэрээ байгуулах шаардлагатай. А хэрэг өөрөө бас мэдэхгүйгээр гэрээ байгуулсан байх юм бол мэдээж нөгөө хоёр тал харилцан тэгш байдалтай гэрээний харилцаанд орж байгаа учраас банк санхүү байгууллагатай бол хүсэлтэд тавиад би ингэж гэрээнд ийм заалт оруулмаар байна, ингэж өөрчлөлмээр байна, бас ингэмээр байна гэж бас хүсэлттэй бол тавьж болно. Энэ бол нээлттэй асуудал. Ер нь Монгол банк бол энэ зээлийн харилцааг ер нь хууль дүрмийн журмын дагуу явж байна уу гэдэгтэр бол нийтлэг хяналт тавьж явж байгаа. Энэ зүйл. За тэгэхээр хэрэглэгчд бол хэлтгэлтэй тийм ээ. Банкн дээр очиод ямар нэгэн зээл ч юм уу одоо ингээд авлаа гэж бодоход гэрээ байгуулахад маш олон хуудас ингээд гэрээ өгдгөө. Түүнтэй бол баг танилцаж амждаггүй. Тийм ээ. Тэгээд л шууд гарын үсэг зур гэсэн газар нь гарын үсгээ зураад өгчөгдөг гэдэг. Эннээс болоод ингээд сүүлд бол ямар нэгэн гомдол их гардгаа гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр одоо мэдээд сонсогчдод хэрэглэгчдэд зөвлөд хэлэхэд бол гэрээтэйгээ сайн танилцчихэл гэдэг тийм үү? Тийм. Мэдээж иргэд аж ахуйн нэгж бол гэрээтэйгээ бас сайн танилцах хэрэгтэй. Бас төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулсан. За энэ заалтын дагуу бид нэр цаашид ямар арга хэмжээ авах вэ гэх юм бол Монгол банк санхүү банкны салбарт ер нь зохистой харьцан шалгуур үзүүлэлт хэрхэн хангагдаж байна вэ гэдэг дээр бол шалгалт хийдэг байсан. Энэ заалт орсноор бол бид нар бас банк санхүүгийн байгууллагууд ер нь хэрэглэгчтэй хэр одоо хэд нэг талыг барьсан харилцаанд орж ийн үү орохгүй нь хэрэглэгчийг одоо хохироож ийн үү хохироохгүй байна уу гэдэг талтай бас хэн шалт хийх ийм зохицуулалт бол орсон гэж үзэж байгаа. Тэгээ энэний давуу бид нар бол нэгж байгуулагчнаар бол яг энэ талын арга хэмжээг бол цаашдаа улам авч явна. Жишээ нь одоо Европын орнуудад одоо зохицуулагч байгууллага зүгээр нэг иргэн аж ахуйн төлөвлөж байгаа юм шиг очоод бас банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг л дээ. Үйлчлүүлээд үнэхээр бас үйлчлэлийн дээр стандарт нийцэхгүй байх юм бол тэр банк санхүүгийн байгууллагад тодорхой хэмжээнд торгуул ногдуулах мөн тусгай зөвшөөрлөгчөн болох тийм бол арга хэмжээнүүдийг бол авдаг байгаа. Бид нэр ч гэсэн ер нь энэ жишгээ бол цаашдаа явах зорилготой байгаа. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нь гэдэг одоо 1-р сарын 2-оос эхлээд ийм аян өрнөд явж байгаа тийм ээ. Тэгэхээр 5-р сарын 31-ний өдрийн хүртэл өрнөнө. Тэгээд нэг хийж байгаа ажил бол одоо тун удахгүй болох ч байгаа. 3 сарын 15-нд бол санхүүгийн хэрэглэгчийн өдрийг тэмдэглэх гэж байна тийм ээ. За энэ хүрээнд бол юу ихийг түрүүн бас манай нэвтрүүлгийн оролцогч мөнх өрших ярьсан. За ер нь энэ аяны хүрээнд хийгдээд явж байгаа ажил одоо хамгийн сүүлд юу хийсэн бэ? Одоо хэрэглэгчдийг хэрхэн яаж нэгтгэж гэнэ үү аяны хүрээнд энэ талаар ярилцъя. За аяны хүрээнд одоогийн байдлаар бол бид нэр хэд хэдэн бас сургуулиудаар явж энэ аяныг таниулах, мөн гарын авлага, боршуур, постэр хэвлүүлэх. За мэдээж Монгол банкны 17 аймагт салбар хэлцтэй. Энэ салбар хэлцээ ашиглаж нийт 17 аймагт руу бас сургалт, семинар болон шаардлагатай мэдээллүүдээр бол хангаж байгаа. За өнөөдөр хэд бас саяхан одоо 17 аймагт өчигдөр одоо манай гарын авлага пострууд бэлэн болж гарч ирлээ хэвлэлтнээс. За энэ үнийг саяхан одоо ингээд аймагт руу хургууллаа. Мэдээж яагаад өнөөдөр хургуулж байгаа вэ гэхээр 15-ны өдрөөс өмнө хургуулж удаа бас 15-ны өдрийг ч гэсэн зөвхөн Улаанбаатаруудад бус бүх аймаг 21 аймгаар бүгд одоо сурталчлагыг аймагуд хэлтсүүдээс үүр болгосон. За тэгээд энэ 3 сар маань бол ерөөхдөө санал хэрэглэгчийн санал гомдлыг шийдвэрлэх гэдэг сэдвүүрэнд явагдаж байгаа. За 4-р сар бол энэ цахим ерөөхдөө цахим төлбөрийн систем болон цахим банкны гэсэн сэдвээр явах төлөвлөгөөтэй байгаа. За бас энэ 4-р сард хийгдэх ажлуудаас одооноос төлөвлөөд одоо 4 сард хийгдэх цахим банкны талаар одоо бусад банкудтай болон за мөн олон улсын зочдыг хүлээж авчирч одоо форум зохион байгуулах гэж энэ ажлууд төлөвлөсөн байна. За энэ 3 дугаар сар бол санал гомдлыг шийдвэрлэх хэмжээгээр явагдаж байгаа юм биш үү тийм ээ? Тий. За ер нь хэрэглэгчдээс бол хэр ийм санал гомдол ирдэг юм бол та нар бас судалгаа хийсэн байх тийм ээ? Дийлэнх ирдэг жишээлбэл санал гомдлууд нь яг ямар түгээмэл гэж явах тийм ээ? Ер нь хамгийн ихэд хэлсэн шиг зээлийн мэдээллийн санал холбогдолтой өргөл гомдол хамгийн их ирдэг. Дараа нь бол энэ цахим банктай холбогдолтой бол өргөл гомдол нэлээд бол зохиолж байгаа. Сүүлийн үед одоо нэмэгдэж байгаа нэг хандлага нь бол
Facebook-ээр дамжуулаад хүмүүс өөрсдийнхөө нууц үгийг алдах ч юм уу тий. Тэгээд иймэрхүү байдлаар бол ирэхэд маш их хохироод ирж байгаа. Хоёрдугаарт бол бас энэ картинг гэмт хэрэг нэлээд нэмэгдэж байгаа. Энтэй холбогдлоор бол нэлээд санал хөндлөлт бол байгаа. Ер нь зээлийн гэрээний дагуу болон хүү шимтгэл буруу тооцож гин гэсэн байдлаар бол бас их өргөдөл гомдол ирж байгаа. Манайх бол тухай бүр яг банкн дээр нь очиж энийг шалгаад тэгээд яг тэр өргөдөл гарсан нарийн тайлбарлах замаар энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Үл ойлголцсон ч юм уу буруу ойлголцсон яг дүрм журмын дагуу явагдаагүй гэсэн ийм мэдээллийн зөрүүтэй байлаа тухай бүр найрлаж байгаа. Тухайн гомдол гаргасан банктай л ярьж шийдвэрлэх үү тийм ээ? Тийм тухайн гомдол гаргасан банк болон мөн гомдол гаргасан иргэн аж ахуйн нэгжтэй бүгдээрэнтэй бол яг ижил зарчмыг баримтлан бол энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. За тэгэхээр хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд энэ өдөртөө бас холбоотойгоор мэдээллүүдийг түрүүн бас зогсгонд урдаад өнгөрсөн. Тэр энэ өдөрт бол хэрэглэгчд маань иргэд маань бүгдээрээ маш сайн идэвхтэй оролцсноороо ямар онцлог давуу талыг тэр өдрөөс тэр өдөрт ашиглаж авах боломжтой вэ гэдгийг дахиад нь сонсогчтой мэдээлвэл. За энэ өдөр бол хэрэглэгч маньд бол 15-ны өдөр бол би онцлсон. За энэ өдөр бол мэдээж хэвлэл мэдээллийнхэн бол мэдээж тэр өдрийг бол онцолж олон нийтэд бол хүргэнэ. За наацхан одоо гэх мэт одоо шудраг өрсөлдөөн дээр хийгдэх ажлууд байгаа. Дараа нь бол Монгол банкн дээр хийгдэх ажил байгаа. 15 16-ны өдөрт 2 өдөр дараалсан одоо Монголын алт хөтөлбөрийн үр дүнд гарсан одоо форум дээр бас энэ ажлууд бол үргэлжлээ явна. Энэ бол бүгд 3 өдрийн нийт арга хэмжээ бол нийт хэвлэл мэдээлэлээр бол нийт хүргэнэ. Тэргээр бол хэрэглэгчдэр бол хүлээж мэдээлэлээс бол мэдээлэл авах бүрэн боломжтой байгаа. За мөн Монгол банктай хамтарч ажилладаг бусад хэвлэл мэдээллийн байгууллага за Монгол банкны вебсайтаар бол бид нар тухайн бүр хийсэн ажлууд дараа сарын хийгдэх ажлуудаа бол вебсайтанд бол оруулаад явж байгаа. Эндээс Монгол банкны вебсайтаас авах мэдээлэлүүд байгаа. Хэрэглэгчийн одоо шаардлагатай гомдлуудын үед нь тэр бүх зүйлүүдийг бол бас тэнцээ цаг тухайн шийдвэрлээд тавина гэсэн үг. За тэгэхээр бидний шууд нэвтрүүлэгт бас сонсогч маань 30-50-22 хугацаараа холбогдоод за яг энэ санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх гэсэн сэдвийн хүрээнд хэрвээ одоо аль нэгэн банктай санал гомдлын асуудал байх юм бол хэрхэн яа шийдэх боломжтой вэ гэдгийг бол мэргэжлийн хүмүүсээс асуух боломжтой байна. Сүүлийн үед бол бас түрүүн ярьжсэн л та Ганбаяр тийм ээ. Одоо банкны захим нууцлалыг автлаа энэ гэж ярьжсэн. За сонсогч аваад хөрвүүлээ. Энийг сонсож байгаа шууд нэвтрүүлэг. За баярлалаа. Нэг манай хүүхэд одоогоос 15 онд нас барсан юм аа. Тэгээ тэр үед хаан банкны Сүхбаатар тооцооны төвөөс дээлтэй байгаа дүүгээрээ гарын үсгийг зурулсан байсан. Тэгээд дүү нь одоо нас барсан хүндүүд ямар ч хөнгөлт байдгүй юм уу? Дүү нь 100% төлж байгаа. Бид нэр бас их тийм амьдрал болцоотой боловч энийг та тодорхой хэлэхгүй юу? Хүн нь нас барууд яад юм бэ? Заавал гарын үсгийг өгсөн хүн бүрэн төлдөг юм уу? Хөнгөлт байдаг юм уу? Тэр талаар тодорхой ямар газар өргөдлөө гэдгийг хэлж өгөөч яа хүмүүс. За баярлалаа танд. За Монгол банкны ерөнхийлөгч болон сангийн сайдын хамтран баталсан актив ангиллах хэрэгслийн сан байгуулалт зарцуулах журмын дагуу бол хариуцсан зээлдэгч нас зурсан тохиолдолд бол банк эрсдлийн сан байгуулж эрсдлийн сан бангаас зээлийн бол хаах юм зохицуулттай байгаа. Мэдээж хамтран зээлдэгч орсон бол яг ямар хэмжээгээр энэ хамтран зээлдэгчээр орсон гэдэг гэдгээс шалтгаалаад бол зээлийн төлбөр бол төлөх юм зохицуулт. Энэ бол гэрэн дээр заагдсан байж байгаа тийм ээ. Гэрээгээ бол эргээд маш сайн харах хэрэгтэй. Тэгээ гэрээгээ сайн харах хэрэгтэй. Нөгөө талаас бас тэр зээл авсан хаан банктай бол нэлээд сайн энэ талаар ярилцах хэрэгтэй юм тийм ээ. Тийм энэ гэрээний дагуу шийдвэрлэх шаардлагатай. За дараагийн сонсогчтой холбогдъё. За сонсож байна таныг шууд нэвтрүүлэг. Би асуултаа тавих уу? За асуугаарай. Би нэг 1990 онд надад вакцины хэдэн төгрөг байсан ажил хийж байгаа үед одоо би 80 гэж байна. За. Тэгээд тэр үед банкнаас мөнгө авсан чинь депозит зарч заавал 50 төгрөг үлддэг юм гээд 50 төгрөгийн үлдгийг авчихсан. Тэр 50 төгрөг яваа юм авчихгүй гэдэг.
тэгээд одоо уг нь наавагч хаа баг хөдөөж хүнийгдсэн баг нэрчээд байсан. Тэгэхээр одоо хаа багч зүгээр лого болчихсон юм байна. Та тухайн үед дансаа хаалгаж ирсэн юм уу? Зүгээр мөнгө аваад данс бол байж байгаа юм уу? Мөнгө авсан дэвтэрдээд одоо бичсэн юм байж байгаа. Заавал 50 төгрөгийн үлдэгдэл байд юм аа. Тэгэхгүй энэ ч болдгүй юм. 50 төгрөг дэвтэрдээр үлдээгээд бичээ өгчихгүй юу? Тэгэхээр одоо тэр мөнгө олдохгүй юу? За. Би бол одоо нэг энэ дэвтэрдээ энэ хэсгийн гэсээр бодоод байгаа. Одоо нэг өчтөшөө нэг авчих юм байна. За та хариултыг хүлээн авчраа сонсоорой. Баярлалаа танд. За. За иргэдээс бол яг энэ төрлийн өргөдөл гомдлол нэлээд ирдэг л дээ. Ерөнхийдөө бол мэдээж хөдөө аж ахуйн банкнд нийлгэсэн данс бол хаагдаагүй. Энэ 91 онд хоёр шаталт банкны систем шилжснээс хойш бол арилжааны банкуд руу бол данс шилжсэн байна. Гэвч 1991 оноос хойш мөнгөний ханш нэлээд дууссан. Мэдээж 50 төгрөг хадгалуулсан гэдэг нь тухайн 80-аад оны сүүлийн үеийн л одоо банкны нөхцлөөр л тэр нэг жил болгон сунгагдаа яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүү шимтгэл маань одоо жилийн хугацаатай хадгаламж байршуулсан гэх юм бол тухайн жилд дуусаад автоматар сунгагдчих байх юм бол тодорхой хэмжээний шимтгэлд үлддэг. Тэр шимтгэл маань нөгөө жил ирэх тусам өссөөр байгаад тэр хадгаламждах мөнгө нь одоо дуусчихсан байдлаар бол хаагдсан байх бол нэлээд эрсдэл. Гэхдээ энийг одоо ингээд шүүл гэж болно үсттэй тийм ээ дансаа. Энийг бол шүүл гэж болно. Монгол банкнд яг би шүүлгүүлье гэд өргөдлөө гарсан тохиолдолд бол энийг бол шүүл гэж байгаа. Мөн архивын ерөнхий газарт бол энэ дасыг шүүж өгөөч гэд хүсэлт гаргах юм бол архив газар шүүж өгч. Архивт бол орцсон байдаг. Архивт бол бүгд орцсон байна. Тухайн үеийн улсын банкны ерөнхий хорооны бүх баримт материал улсын архивын ерөнхий газарт бол хадгалагдаж байгаа. За баярлалаа. Түрүүн бас бидний ярианд дурдгадад өнгөрсөн 4-р сар бол мэдээж одоо яг энэ аяны хүрээнд за захин банкны захин юг бол дэмжих сар байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ойрд бол ерөнхийдөө бас гадуур фэйсбүүкээр мөнгө төгрөг алдаж байгаа тохиолдлууд их байгаа учраас энэ одоо ажлын хүрээнд яг юу хийх бол гэж манай сонсч Ноцлол байсан. алдагдаж байна гэд нэлээ ярьж байна тийм ээ. Яг би манай хуулийн хэрэгжилтэй юм даа. Тэгэхээр 4 сар цахим банк төлбөрийн системийн талаар сэдвэр аян үргэлжлэнэ. За энэ аяны өрөөнд бол одоо төлөгдсөн ажил гэх юм бол банкуудтай гол хамтаргаар байгаа. За мэдээж банкуд бол энэ аянд бол маш идэвхтэй оролцож байгаа. 14 банк маань ер нь бол аяны өрөөнд маш идэвхтэй оролцож байгаа. За тэгэхээр одоо банкуудын маань яг цахим төлбөр тооцоотой холбоотой асуудлууд юу вэ? Ямар хуу одоо гомдол мөрөглөх ирдүү тэр талыг бид нар илүү төлөвлөгөө авч үзээд энэ талаар илүү сургал семинар хэлцүүлгүүд бас зохиогч байгаа. За мөнтэй холбоотойгоор олон улсын Visa Card, IFC гэсэн олон улсын байгууллагуудаас экспертүүд урьж авчирч олон улсын нэг өдөр форум маягийн аналист, модератор гэсэн байдлаар ингэж оролцуулах байдлаар юм төлөвсөн байгаа. За мэдээж бол хэрэглэл мэдээлэлээр бол мэдээж энэ талаар бүгд бол цацагдаад олон нийтэд л хүрээд явна. За тэгэхээр бас Монгол банкны захим хаяг Монгол банкны сайт руу бол ороод бас мэдээллүүдийг ямар ч төрлийн аяны өрөөнд хийгдэж байгаа бүх ажлуудыг бол бас хүлээж авах боломжтой байна тийм ээ. За тэгээ өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч хөрөлсөн ирсэн явдалд баярлалаа. Тэгээ санхүүгийн эрхлэгчтэй гомдын шийдвэрлэлт гэсэн сэдвээр бид бүхэн ярилцлаа. За 3 сарын 15-нд бас манай сонсогчид хэрэглэгчид бас энэ аянд бас нэгдэж орчоо. Эцэст нь хэлэхэд бол сар бол янз бүрийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ энэ хагас жилийн хугацаанд хамгийн том хийх зүйл маань бол санхүүгийн эрхлэгч эрх ашиг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулахаар бид нар бол ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулсан одоо ажлаа бол явуулж байна. Ерөнхийдөө энэ аян дуусаад бид нар бол энэ хуулийн төслийг улсын хурлд өргөн байхаар бол ажиллаж байгаа. За баярлалаа. Ингээд нэвтрүүлэг өндөрлж байна. Ирэх даваа гарагийн энэ цагта уулзцай сонсогчдоо.